Монгол хэлний зүгийн мэдлэгээс. Өнөөдрийн монгол хэлний зүгийн мэдлэгээс их шиг үсэг ийгийг нэг дүнхэн ярья. Их шиг. Их шиг үгийн ихэнд ингэж ороод дунд орохдоо ингэж орно, бас ингэж орно. Үгийн адагт бас ингэж орно. Тэгвэл үгийн ихэнд орохдоо анхын ижил таслын ижил, ямх, хоёр ямх, нэг тохо урт хэмжээ. Ямахны яма, эсгэ турхтны эсгэ ноос гэж хэлдэг ба. Ирэх гэдэг чинь одоо маан тоолох ирэх биш. Энэ бол одоо нас гүйтсэн хоны хэлж байна. Нас гүйтсэн ямааг нь бол сэрэг гэдэг. Тэгвэл яла батхны яла. Энэ үгийн ихэнд бүр ингэж өгөн ихэнд орсон үсгдэг харин байна. Тэгэхээр үгийн дунд орлогсон энэ чинь хоёр шүтээ юм. Тэгвэл одоо жишээ татах юм. Айл, туйлын сайхан, умраа туйл, өмнө туйл. Байдал цагийн байдал юу болж байна? Байдал ийм хойшоо энэ бүр хоёр шүтэйгээр орж байна. Энэ дээр болохоор нүдэн бүлтийж байна. Эний дараа юм. За гүдих өнөөдөр би юу хийх хотоо жоохон гүдих гэдэг юм. Тэр газрыгаа гүдийч эсрэг хотхор газар юм. Хотоо ичиж. Энэ бүр энийгээр ороод ирж байна. За тэгвэл гагшүттэй бол манайх нийтмдээ бүр үгийн 3 дугаар үе болоод 6 7 дугаар үений дараа орохдоо бүр гагшүттэйг залгадаг. Энийг залгаж болохгүй. Тэгвэл ондоо бол хөвөрчихнэ. Заавал энийг залгана. Тэгвэл үгийн 3 дугаар болоод 6 7 дугаар үений оролдсон зорилго тэр чинь бүр өөрийнх нь ийм урт шилвэтэй. Ини би хийгийн мэлийг шилвэтэй. Тэгвэл өнөө хөөгөө мөлөө гэдэг чинь бүр шилвэтэй. Иймээс бүр энийг залгаж оруулна. Нэг шүтэйг залгана. Одоо тэр жишээ дотор үзвэл одоо маасаар энэ 3 төртэй. Энийг үзье. Шийдвэр шашиши 3 дугаар шийдвэр үеийн үүний дараа гагшүттэй орж ийн. Энэ ой биш. Тэгээд үйл хэрэг сайн үйл хэрэг. Эсвэл бас үйлдвэр шаханы үйлдвэр юу үйлдвэр шилдэг. Үйлдвэрний үүний дараа гагшүттэй. Тэгээд дайлжих толгой дайлжиж энэ дайлжих болж ирдэг. За хожих бүр ярьдаг шүү дээ. Хожиж ч энэ толгой ам бүр хожиж байгаа юу болчихсон. Өөр царайлаа. Энэ газар бүр хожиж энэ гагшүттэй. Тэгвэл энэ болуулаа үйл бүтэж байгаа жишээ нь гэвэл чин дараа энийгээ залгах нөөний нэг үе бүтэж байна. За энэ бичих багы бичих бөөний дараа энэ игээ залгасаа бичих энэ 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 ч бас үгэн дунд орж гагшүттэй юм нэг. Гагшүттэй. Иймээс энэ бол ингэж орно 3 дугаар 4 дугаар үений дараа орохдоо бас мөн ингэж орно гэсэн. За энэ нь болохоор адад ордог юм. Энэ амх юм. Шаха, гахай, ой модны ахуй талбай, ахуй байдал шиг аж ахуй гэж ярьдаг юм. За энэ хи агарны хи. За энэ хи ажил хи. Чи хи. Чи биний чи. Энэ ч бүр адад ордог юм уу? Юм. Тэгвэл энэ хоёрын ялгаа нь өөрөөр манаас болоод байдаг дэвсгэрс маш ингэж дэвсгэрс тэгвэл одоо энэ дунд ордог дэвсгэр адгуудад дэвсгэрс сурдаг шүү дээ. Дэвсгэрс бас ярьдаг. Иймээс энэ хоёрын байр нь ямар янзтай ялгагдана. Одоо үзээд энэ бол дэвсгэрс гэх энэ дээр үүдэг энэ дэвсгэрс биш. Энэ бол хүний гэвчсэн энийг үе бүтчих юмсан. Чи энийг дэвсгэрс гэж бол харин энэ чинь дэвсгэрс юм ээ. Дэвсгэр өөрөөр дээр үеийн дагж ийн гэсэн чинь энэ бол одоо дээр үеийн дагж ийн гэсэн дэвсгэрсний утга байхгүй. Иймээс энэ мөн гэхдээ дэвсгэрс биш энэ дэвсгэр. Энэ дээр хэлэхдээ ч одоо энэ шаха гаха ахуй энэ чинь бүр дэвсгэрстэй. Тэгвэл энэ бол хөө гэвчтэй нэг үе бүтэж энэ дэвсгэрс биш. Иймээс энийгээ сайхан энэ нь дэвсгэрс тэр нь дэвсгэрс биш гэдэг ялгаж чадсан байх хэрэгтэй. Иймээс дэвсгэр үсгэж болон ямар ч юм их шиг миний хэлдэг их шиг үсгэж инээс нь салж байгаа. За тэгвэл үүнээс гадна би энэ дээр юм 8 үсгэн онцгой. Энийг бол надаас одоо хариун асууж. Багшаа нааны дараа яга ийм гагш энэ явж ирд юм бэ гэж. Энэ явж. Энэ юу онцгой бичлээ. Дээрээс уламжиж ирсэн онцгой. Энэ тайлх ийм үсэг худлаа хаагаад толдог. Иймэрхүү онцгой бичлээ чинь одоо тэнгэр гинэ хэр уртганы хэр гинэ. Тэр уртганы ийм онцгой бэлтгэл өссөн бол уламжирч өсвөл манай сугад тоолоо гарч хэд үсэх байна. Ондон байхгүй. Иймээс энэ бол онцгой бэлтгэл өсгөж хэлж байна. Тэгвэл дээрээс миний нэмэлт тайлбардаг зорилго нь юу гэхээр энэ одоогийн хүүхдүүд бол энэ хараалхын тийм ялгаад ийм одоо багш нэг ингэж бичиж байна.
Тэгээ заримаас ингэж үчил таарах юм уу? Ингэж үчил таарах юм уу гэж. Бармал тэгэнтэй ингэж бичих таарна. Гар бичлэр чи дасгалдаар бичгүй ингэж үчил таарна. Өөрөөр манаас цагаан толгой. Хэрвээ чи ингэж бичих таарна, заавал ингэж бичих болоод чи энэ ингэж бичээд энэ ч утга хөөрэй гэж. Одоо энэ биш жаажины чи болоо урч. Жаажины чи болоо урч. Энэ нь бол ялгаатай байна. Тиймээс энийг бармалдаг. Энгийн цагтаа бол одоо гар бичин дээрээ бичих үедээ тэр ийгч бардсан бол энэ ийгээ бичдэг. Энийг бич. Энэ бол чиний тэр номонд бараж гаргаж байгаа. Тэр чиний тэр ном хүн бичиж байна гэж тэр компьютерт оруулахдаа тэгдэг оруулж. Компьютерын дээр бол чи заримдаа одоо ийнэр өсгөө одоо энэ чинь ийм байж. Энэ дэвсгч юм дандаа ийм байж. Тэр чинь ийм байна ингэж бичдэг юм байна. Тэр яг дандаа ийм дуу бичдэг. Энэ чинь гардаг нэ. Чиний ингэчэл ингэж татдаг чинь бардаг нэ учраас. Иймээс бол энэ үсгийн ялгаатай бол ийм ялгаа. Басан талаар бол энийг бичихтэй манаас юм. Дунд болдог ингэж одоо гар шиг ингэж ороод байна шиг. Нэг атсаг нэг шиг ороод. Тэгэхээр X үсэг бичихтэй энэ чүдээр нийлээд 3 найдаг нэг шилэртэй. Туйл байдал тэгвэл ийм тийм одоо энэ ч одоо бүр энэ. Одоо энэ байдлаар бармалдаг болгоно дандаа энэ маягыг бичдэг болох. Хөөхдөд олонхын бүр энэ бармалтыг дураахан бичдэг. Би одоо тэрийг яг таарахгүй гэж би хэлэхгүй. Гэхдээ энэ дотор ялгаад тэр бармалтыгээр явж байна. Энэ бол гардыгээр явж байна гэдэг ялгаа мэдчихвэл болцсон тийм. За миний энэ хамаатай ингэ дүүм тайлбарлалаа. Та нар хүлээ авч сонслоо. Хэрвээ одоо энэ бас жаахан ондоо ялгаатай зөрөөтэй жаахан бас асуудал байна гэдэг. Миний хэлээд энэ гар утсараас тусгай харьцаж надтаас санал солилцож болно. За баяртай.